өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан усыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Найзаа та нартайгаа дахин олж байгаадаа би үнэхээр баяртай байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр та нартаа нэгэн найзаагаа танилцуулахаар мөнхийн хотхонд ирсэн юм. Ингээд найзтайгаа танилцъя. Сайн уу? сайн За чамаа хэн гэдэг вэлдээ? Хэдгээр анги сурдаг вэ? Өөрийгөө дэлгэрэнгүй манай үзэгч таньд танилцуулаач. Намайг минь дээрийн Тэмүүлэн гэдэг би Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 5 ангид сурдаг. Чи хэдэн настай юм бэ? Би одоо 11 настай. Тийм үү. За тэгвэл Тэмүүлэн чи юу хийх дуртай вэ? Би юу? Уйлал тоглох дуртай. Волейбол гэдэг чинь ямар спорт илээ? Гар бөмбөг. Гар бөмбөгийн спорт. Яаж тоглодог илээ? Гараа ингэж ярьж байгаа л. Тэгээд захаа Бөмбөгөө цагт тоглодог тийм ээ. Чи гар бөмбөгийн спортоор хичээлдээд хэр удаж байгаа юм бэ? би одоо 2 жил болж байгаа. Тийм үү. Хэцүү байдгүй. Тэгээд сурчин бол амархан дөө. Тийм үү. Гэтэ бөмбөг их цохоор гар өвдөх бах тий. Өвдөн заримдаа бүр ингээл хөхрөөл явчихсан. Тийм үү. Чи уйлжсэн үү? Нөө гараа тулгачаад л уйлжсэн. Тийм үү. Би бол миний гар хэрэг бөмбөг цохоо хөхөрч юм бол би л аваад хаа. Чи надад гэр бүлийнхнийгаа танилцуулаач. Манай аавыг минь даяр гэдэг, манай ээжийг Пүрүнэм гэдэг, манай эмээг Байгалмаа гэдэг, манай баг дүүг Ундрам гэдэг, манай дунд дүүг болохоор Бэлгүүн гэдэг. Тэгвэл чи айлын том их чинь юм биш тий. Том ихч байх ямар байдаг вэ? Том их яг хэцүү ш. Юу нь хэцүү юм бэ? Харин ч гоё юм шиг зөндөө олон дөнөртэй. Тэгэл заримдаа нөгөө баг дүү харахаар чарлал уйлал гэдэг. Баг дүү чинь тэр бүр нь ялах гэсэн үг үү? Тийм одоо 4 сартай ш. Тийм үү. Тэгвэл удахгүй том болоо чамд тослох байхаа тийм ээ. Тийм ээ. Бэлгүүний дүн чамд тосолж гинэ үү? Тусалж байгаа. Тэгэхээр их жах гоё ах тий. Гоё. Тэмүүлэн чи өнөөдөр өөрийнхөө медалийг бас өргөмжлөлтөд аваад ирсэн байна. Чи эдгээрийг хаанаас яаж авсан бэ? Би сургуулиас авсан. Чиний хамгийн анхны оролцож исэн тэмцээн ямар тэмцээн байсан бэ? Тэгээ ямар шагнал авч исэн бэ? Би юу хамгийн анханд оролцож исэн тэмцээн бол 20 жил харийн нэмсэглэл гээд. 20 жил хорийн нэмсэглэлээ. Би ерөөсөө сонсож байгаагүй манай тийм ямар тэмцээн байдیں۔ Нэг юм самбарт сургууль дээр самбар гаргаад анги дотроо тэгээд тэр самбар дээр онц авсан хүүхэд нь нэг нэмсэглэл авдаг. Тэгмэхээр чи 20 нэмсэглэл авсан гэсэн үг үү? Тийм. Тэгвэл 20 нэмсэглэл авахын тулд 20 шиг онц тон цогцолох хэрэгтэй тийм ээ? Тийм. Хөөх 20 онц тонтой гэх юм бол Тэмүүлэн ч мундаг онц ордог хөхт юм байна да тийм ээ? Ямар гамьяа баяр хүргэе. Энэ 20 жил хариг нэмсэл гэсэн уралдааных нь алтан медаль байна. Тэмүүлэн чи ямар хичээл илүү дуртай вэ? Би юу математик. Математик тав бодох дуртай юм шүү дээ. Яагаад тав бодох дуртай юм? Тав бодох маш сонирхолтой. Тэгээл ингээл бодоод ахаар талгаа дотор орж ирээл улам их бодмаар санагдаад. Тийм үү. Тэгвэл шүү дээ тийм ээ. Би чамаар тав бодвол тийм ээ лөө. 80-аас 20 хасгаар хийдвэ. 60. Баяр хүргэе. Зүг байна. Их амархан тав бодлоо тийм ээ. Чи өөр жилээ цагаараа юу хийх тартай вэ? Жилээ цагаараа юу? Дугуй унах тартай. Тэгэл тоглоом тоглох тартай.
дүүтэйгээ тоглоод баг дүүтэйгээ үрдэл тоглохоор айгүй хөвгөлтэй. Ах мандаг юм аа. Чи ихтэй тийм ээ? Энд авчирсан байгаа өргөмжлүүдээс хамгийн хайртай өргөмжлөлөө бид нар танилцуулаач. Аль нь вэ? Ингээд Энэ 20 жил 20 нэмсэглэлийн шилдэг сурагчаар тодорсонд талархаж өргөмжлөл олговоо гэсэн байна. За энэ хамгийн хайртай өргөмжлөл юм байна тийм ээ. Чиний ер нь ирээдүйн хүссэн мөрөөдөл ямар мөрөөдөлтэй вэ? би юу дэлхийд алдартай боловлчин болно, нас имч олно. 2 мэрэгчлээ олох юм биш үү? Ямар гоё юм бэ? Яагаад чи имч олъё гэж боддгийг? Имч болохоор хүмүүс амар амгалан эрүүл өвчин золонгоо байж чадна тийм ээ. За тэгвэл Тимоти имчид хэрвээ өвдөх юм бол найзуудаа та нар очиж үзүүлвэл итгэж өгнө үстэй чи. Өнөө. Тимоти мөнхиат нараа амарсан шүү. За тэгвэл волейболчин болох юм бол ямар ач тустай вүлээ? Дэлхийг Монголынхаа нэрийг өндөрт гарна. Монголынхаа нэрийг дэлхийд гаргасан тамирчин болно. Хэрвээ Тимоти Монголынхаа нэрийг дэлхийд гаргасан тамирчин болох юм бол би шууд хөгжин нэрдээ Тимоти гэх хөгжин дэмжнэ. Чи намайг сансаараа заяа. За. За өнөөдөр бэлдэж ирсэн гоё шүлэг байгаа юу? Бага. За тэгвэл чиний шүлгийг чинь сонирхъя. Ээж минь ирээн алчууртай ногоон дээлтэй ижигэн би зурчглаа би буцчихлаа би. Ээж минь хувин дүүрэн ус худгаас барьсан хувинтай устай зурчглаа би буцчихлаа би. Ээж минь найрсаг зантай наддаа хайртай ижигэхэн найрсаг зангийн нандин хайрын хэрхэн зурх вэ? Хэлж өгнө үү та? Нэрээ бидний ээжийн гадна талыг зурдаг мөртлөө доторх тэр сайхан сэтгэл нандин харин зурч чаддгүй тийм ээ. Нэрээ яаж зурх юм болоо сайн бодох хэрэгтэй юм биш үү? Энд авчирсан зургаан дээр чи ээж чинь зураг байгаа юу? Ээжийн зураггүй. Энэ гэр бүлээр авахсан зураг байна тийм ээ? Тийм. Гэр бүлээрээ та дөрөв аялаар явж исэн юм уу? Тий, машины уралдаан үзчихсэн. Оо, тийм үү. Машины уралдаан үзэх ямар байсан бэ? Гоё. Маш гоё. Өвлийн үйлрэл авахсан зураг байна тийм ээ? Тийм. За, ямар ч гэсэн Тимотингийн ээж маш их гоё нандин сэтгэлтэй ихч байна. За. Тимоти. Чи биднэрт гоё дууд болж өгөөч. За. Багш үзэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан багангийн багштан баярлаа балчирхан би чин бичиж сурлаа багангийн багштан би хартай Баяр хүргэе. Багангийн багш жихэн гэдэг вэ? манай багшиго байгалмаа гэдэг. Чи байгаль багштай баярлаа гэж хэлэх үү? Тинэ. Байгаль багштай баярлаа. Надаа хичээл эрдэм номыг зааж өгсөн баярлаа. Ер нь чиний хамгийн хайрлаж хүндэлж авдаг хүн чинь хэн бэ? Ээж. Ээжийнхэн чи ямар зан чанарыг дуурайж ээжээсээ юуг суралцдаг вэ? Ээжээсээ сайхан зан чанарын дуурайж тэгээд ээжээсээ сайхан зүйлүүдийг суралцдаг. Тэр сайхан зүйлүүдээс жоох хуваалцааж жишээлбэл ээж нь их гоё амтай хоол хийдэг болоод Тимоти амтай хоол хийхийг сурдгоо гэх мэтчлэн. Ээж амтай хоол хийхийг бас зааж өгдөг. Тэгээд бас ингээл юм хийж чадахгүй бол тэрийг дандаа зааж өгдөг. Чаас тэгвэл ирээдүйд ээжтэйгээ адилхан сайхан сэтгэлдээ сайн ээж болоорой. За. Тэгээ өнөөдрийн мөнхиатх нэвтрүүлэгт маань ирээд өөрийнхөө авьяасыг үзүүлээд бас найзуудаа хүсэл мөрөөдөлтэй байх юм бол бас хичээх юм бол амжилтанд хүрдэг гэдгээ харуулад ийм гоё медаль шагналууд авчирсан чамд баярлалаа. Тэгээ бас гэр бүлээ танилцуулсанд баярлалаа. Мөнхиатх нэвтрүүлгийг үздэг бас чамд баярлалаа. Найзуудаа өнөөдөр бидэнтэй мөнхиатх нэвтрүүлгийн байнгын үзэгч нийслэлийн Баянзүр дүүргийн 92 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Тимүүлэн хамт байлаа. Найзуудаа та нар ч ихсэн Тимүүлэнтэй адилхан сурал цуцул байвал суралцаад харахуйд ч гэрэл дээрээ өнөөдрийн мөнхиатх нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараараа уулзцгаая.
Баяртай найзуудаа.